За Чехийн эрүүл мэндийн салбартай холбоотой дараагийн мэдээ болохоор гинтийн нэмэлт төлбөр гэсэн мэдээ байна. За ингээ нөгөө эмнэлэгт уул нь бол даатгал матгалтай очиод үзүүлдэг шүү дээ. Тэнгүүд бүртгэлийн төлбөр аль эсвэл юу юуныч төлбөр гэдэг ингээд нэг юм даатгалаас гадуур ингэж төлбөр авдаг тохиолдол зөвхөн гадаад хүмүүст гэлтгүү чех хүмүүст нь ч гэсэн тохиолддог гинэ. За тэгээд энэ талаар яг өнгөрсөн зунаас бас ингээ мэдээнүүд гараад ирсэн. Яагаад вэ гэхээр Чехийн эрүүл мэндийн сайд нь ийм асуудал байна. Энэ бол байж боломжгүй юм а. Энийг одоо зохицуулах хэрэгтэй тэгээд ер нь ингээд олон нийтээс бас ямар үед ямар нэмэлт төлбөр та нар төлөх шаардлага гарч ирсэн бэ энэ төр гэдэг юм судалгаа маягаар санал асуулга энэ төр явсан билээ. Одоо энэ гадаадуудад зориулсан expats CC гэдэг вебсайт дээр ч гэсэн бас энэ талаар санал асуулга явсан байсан. Тэгээ яг дийлэнхдээ ямар төлбөрүүд нэмэлт төлбөрүүд байгаад байдгийг харсан чинь судлаад үзсэн чинь даатгалтай ярины зүгээр эмчтэй одоо уулзалт тогтооход та нарт одоо жишээ нь зүгээр ингээд эмчтэй яриад би тэдэнд сарын тэдэнд уулзъя гэхэд ийм төлбөр нэгчээсэн тохиолдол тулгарч ирсэн үү? Даатгалаас гадуу. За тэгээд бас нэг төрлийн амар түгээмэл юм нь болохоор ерөөсөө эмэгтэйчүүдтэй холбоотой. Одоо жишээ нь Праг гэх мэт ийм том хотод чинь эмч олоход айгүй хэцүү те. Өрхийн эмч юм уу аль эсвэл эмэгтэйчүүдийн эмч олоход айгүй хүндрэлтэй байдаг шүү дээ. Тэнгүүд ингээд нөгөө эмэгтэйчүүдийн эмчид зүгээр бүртгүүлээд одоо таны өвчтөн шүү байнга үзүүлж чинь гэдэг бүртгүүлэхэд жилийн хураамж гэж нэмэлт төлбөр авдаг. Ийм явдал бол амар түгээмэл байдаг гэж байна. Тэгээ нөгөө нэг эмч олдохгүй байгаа юм чи хүмүүс чи яа харахгүй тэгээ тэрийг дугаа төлөөл цаашаа гомдол гарахгүй ингээ өнгөрчдөг. За энэс гадна эмэгтэйчүүдтэй холбоотой бас нэг юм гингүүд за зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй. Одоо ингээ нөгөө эмнэлэг дээр үзлэгт орох гээд очиж штэ тий. Тэнгүүд одоо өөртөө чинь хэрэгжилж байгаа тэр нэг эмнэлгийн хэрэгсэл одоо эмэгтэйчүүдийн хувьд бол тойл гэдэг ч юм уу. Аль эсвэл энэ нөгөө нэг дурандуулах хотоодоо дурандуулах гээд очингууд бас юу CO2 ч гэнэ үү тий. Тимний нэг нэмэлт төлбөр авдаг тохиолдол айгүй их байдаг гинэ. Энэ бол яг байдгийн билээ би бол эмэгтэйчүүдэд тэр үзүүлэх гээд очиж байгаа тийм толны нэмэлт төлбөр 35 крон. Гол нь тэрийг би очоосоо өмнө мэдээгүй яг бэлэн мөнгөгүй очиж үед амар тэнэг байдалд орчиж байгаа байхгүй юу. Яг цаг магаа зохицуулаад очсон. Тэгсэн чинь бэлэн мөнгө авахгүй. Заавал бэлэн мөнгө авна гэдэг. Иймэрхүү явдлууд байдаг аа гэж байгаа. За тэгээд эрүүл мэндийн яамнаас яг иймэрхүү нөхцөл байдлыг юу гэж тайлбарласан бэ гэхээр хууль зүйн хүрээнд эмч нар даатгалын компани үйлчилгээний цар хүрээнээс гадуурх төлбөрийг үйлчлүүлэгч буюу өвчтнөөс авч болно. Гэхдээ зөвхөн өвчтөн үүнийг зөвшөөрсөн тохиолдолд авах боломжтой гэж тайлбарсан байна. Дээрэс нь энэ даатгалд багтдаггүй үйлчилгээний төлбөрөө урьдчилаад үйлчлүүлэгчтэй мэдэгдсэн байх ёстой юм байна. Одоо жишээ нь вебсайтн дээр бичдэг ч юм уу эсвэл ингээд нөгөө эмнэлэг рүү оронгууд хаалган дээр хан дээр бичээд наацсан ч юм уу те урдаас мэдэгдсэн байх ёстой. Яг ингээд үзүүлэх гээд орсон чинь ийм нэмэлт төлбөр төлөхгүй болоо sorry үзүүлж чадахгүй гэдэг ийм байж болохгүй гэж байгаа байхгүй юу? Тэгээд өвчтөн буюу үйлчлүүлэгч тухайн төлбөрийг төлөхийг хүсээгүй тохиолдолд эмч эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болохгүй гэж эрүүл мэндийн яамны мэдээллийн ажилтан уг нь бол тайлбарлаж байгаа. За тэгээ энэс гадна хуульч нарын энэ талаар юу гэж тайлбарлаж байна гэхээр таны хэрэглэдэг даатгалын газартаа гэрээгүй эмчээр үзүүлж байгаа бол мэдээж төлбөрөө төлнө. За энэ бол ойлгомжтой тийм. Мөн таны даатгалд багтаагүй үйлчилгээ авч байгаа бол төлбөрөө өөрөө төлнө. За энэ ч гэсэн ойлгомжтой. Харин бүртгэлийн хураамж гэж төлөх ёсгүй гэж байна. Ерөөсөө огт. Харамсалтай нь прагматийн эмч нар дутагдaltaй хотуудад ийм хууль бус бүртгэлийн хураамж авдаг нь бараг хэвийн үзэгдэл болсон байна. Эмчгүй хоцрохгүй тулд хүмүүс энэ төлбөрийг төлөхөөс өөрсдөө болтоо гэсэн байна. За яг ийм хууль бусаар нэмэлт төлбөр авдаг байдлыг таслан зогсооно гэж эрүүл мэндийн сайд Властимир Валак амлаад байгаа. За ийм байдал бүр сүүлийн 10-аас 15 жил үргэлжилсэн гэж энэ чихэд. За тэгээд яг юу гэж амласан бэ? Яг ямар ажлууд хийх гээд байгаа юм бэ гэсэн чинь бүртгэлийн хураамжийг бүр мөсөн байхгүй болгоно. За шуурхай үйлчлэгийн нэмэлт төлбөрийг бас арилгана. Шуурхай үйлчлэг гэдэг нь нөгөө хотоогоос юу emergency бол биш. Одоо ингээ нөгөө эмнэлэгт үйлчлэг юм уу янз бүрийн товлоход ингээд хэдэн сарын дараа мараа цаг өгчдөг штэ тий. Тэнгүүд бид тэрнээс жоохон өмнө үзүүлчих болох уу гингүүд одоо нэмэлт төлбөр төлөөд очор урдуур дайрч болно гэсэн тиймэрхүү байдаг гэж байна. За тэгвэл ийм төрлийн төлбөрийг бас эрүүл мэндийн сайд бүр мөсөн байхгүй болгоно гэж амласан байна. За иймэрхүү зөрчил гаргасан тохиолдолд 1 сая крон хүртэлх хэмжээний торгуул ноогдуулдаг болохоор хуулинд нэмэлт өөрчлөлт оруулна гэж амласан байна. За тэгээ энэ өөрчлөлтөд болохоор
Одоо байгаа энэ засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө буюу 2025 оны 10 дугаар сараас өмнө батлуулахаар ажиллаж байна гэж мэдгдсэн байна. Гэтэ хууль батлагдлаа гэхэд яг ингээд нөгөө амьдрал дээр хэрэгжихэд ганц хууль байгаад бол хангалтгүй. Энэ зөрчлийг арилгахын тулд эмнэлгээр үйлчлүүлэгчид өөрсдөө ийм хууль бус байдлыг баримтжуулаад гомдол гаргаж явах хэрэгтэй шүү. Тэгэхээр ингээ хамтарч ажиллаарай гэж эрүүл мэндийн сайд иргэдтэй уриалсан байна.